Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэндээ сайхан гайхалтай хурдтай өдрийн мэндийг хүргье. Сонирхолтой энэ оюутны түрээсийн байрны залин гэдэг чинь бас гадаадад ижлэхэд одоо байдаг юм байна л да. Энэ гадаад оюутнууд нь байрандаа багтахгүй болохоор тодорхой хэмжээний төлбөр өгөөд за гадуур байр түрээслэгээд явуулахаар за тэгээ сургуулийн эргэн тойрны байруудыг бас одоо үзэхээр залилаад мөнгөний авсан тохиолдол бас гараад байна шүү. Тэгээд надаас яах вэ гэж асууж байна. Одоо тэгээд залилуулсан юм чинь цагдаад өгдөө гэж хэллээ л дээ. Тэгээд би ч одоо нөгөө 9 сарын ихээр гараа явцсан. За бодвол Монголд мандсан бас л яг ижлэхэл ийм байгаа бахтаа гэж бодож байна. Тэгээд дүүнэлтэд хандаж хэлэхэд түрээслэх гэж байгаа бол байрны эзэнтэй гэрээ хийгээрэй, байрны бичиг баримтыг үзээрэй. Тэгхгүйгээр одоо уралцалдаж өөр хүн түрээслэх гэж гэж хэлэнгүүт нь за түүнд нь итгэж одоо мөнгө урьдчилж битгий өгөөрэй гэсэн зөвлөгөөг өгье доо.